Тэгээд энэ сайхан боломжийг олгож би 4 жил цалингүй ажилласан. Тэгээд төрийн соргил авсан, Азийн барыг алтан медаль авсан. Тэгээд нэгэн нартай үед авралын бурхад намайг аавна гэдэгт итгэж байсан. Яагаад тэгэхээр ардын намынхын үндсэн гүнзгий угшлан ариух юм аа. Тэр сүүлийн 4 жил би Арслан намд энэ шинэ гарцыг ойлгох гэж зөндөд үзсэн даанч ойлгохгүй уурыг тарих нь хүлээж авахгүй тийм билээ. Харин ардын нам болохоор үндсэн гүнзгий болохоор энийг хүлээж авах үндэстэгтэй 70 жилийн бүтээн байгуулалтад туршлагатай болохоор энийг хийж чадна гэдэгт бол би маш их итгэлтэй байгаа. Тэгээд манай инженер зохион бүтээгч инженерүүд бүгд ардын намтай хамтарч ажиллаж байгаа. Цаашдаа хамтарч ажиллах болно. Тэгээд бид нэр төрийн бодлогыг хуучин тэр гадаадын он философиг хаяа цоо шин Монгол бодлогоор төрийн бодлогыг 180 градус эргүүлээд хөгжих болно. Тэгээ эцсийн дүнд нь бид нар юу харах вэ гэхээр ардын нам ялсны дараа төр бол зээлд гаднаас зээл гуйдаг бишээ. Гадны хөрөнгө оруулалтыг дуудаг бишээ заяа. Гаднаас олон тэрбум долларын захиалгыг олон улсын улс төрийн лоббигаар ашиг сонирхлоор авчаад бид нар бүтээгдэхүүнээ хийхээс өмнө улсаас захиалга аваад 30-40 жилийн захиалга аваад урт урдаан хугацаанд айл болгон моргожоор байраа авдаг, айл болгон ажилтаа ийм сайхан ирээдүй бид нар өгчөж байгаа. Тийм болохоор та бүхэн Арслан намд молигдуулж болохгүй. 4 жил намайг молигдуулчаад одоо та нарыг молигдож байна заяа. Тийм болохоор та нар сонголтоо дүү хийгээрэй, хүнийг биш намын бодлогыг сонгоорой. Баярлалаа. За баярлалаа. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа олон зуун залуучуудын төлөөлөлөөр хүрэлцэн ирсэн ажилтан клиникийн хэмж анагаах ухааны магистр Ган Заяа таныг хүндэтгэн эндэр төрье.